Сайн байцгаана уу та бүхэндээ эхлэгийн программээр нэмэлт зааварчилгаа болон нэмэгдэж орсон 2 цэс. За дээрээс нь 1-р сард хэмжлэл үүсгэхэд манай програм илүү дутууд үлдгийг хэрхэн тооцоож судалгаж гаргах вэ гэдэг талаар зэгэнгүй хичээл авах гэж байна. За юуны түрүүнд эхлэл хэсгээс эхлэе. За манай эхлэл хэсэг бол хяналтын ерөнхий цонх байгаа тийм ээ. Тэгэхээр одоо байгаа хүүхэд гэдэг энэ цонхнууд дээрээ дарж иж та тухай доторх дэлгэрэнгүй мэдээллийг бол авч харна шүү. За энэ одоо байгаа хүүхэд нь яг одоогийн байдлаар танаас цэцэрлэгт явж байгаа идэвхтэй хүүхдүүд гэсэн үг шүү. За нэхэмжилсэн гэдэг дээр дарахад бол нэхэмжлэл та яг хизээ үүсгэсэн огноотойгоо за дээрэс нь хэдэн хүүхэдтэй нэхэмжлэх яаж үүсгэсэн бэ гэдэг дэлгэрэнгүй мэдээлэл бол харагдана. За нэхэмжилсэн дотор 337 байгаа хэрнээ цонхон дээр 335 байгаа бол нэхэмжлэл үүсгэсэн хэрнээ шилжиж явсан байгаа хүүхэд 2 шиг байна гэсэн үг шүү. За энийг болохоор манай програм дээр ерөөхдөө улаан өнгөөр ялгаад тэмдэглээд өгсөн байгаа. За жишээлбэл очир гоё бом эрдэнэ гэдэг хүүхэд яасан байх нь 8000 төгрөгийн нэхэмжлэг 12 сарын 10-нд үүсгэсэн хэрнээ шилжиж явчихсан байгаа. Одоо бол энэ цэцэрлэгт сурахгүй байгаа энэ хүүхдээ гэж ялгаж харах боломжтой. За түр хариуцсан дээрээ дарахад мөн түр хариуцсан хүүхдүүд бол харагдаад явчихна. Мөн шилжсэн түр хариуцсан хэрнээ шилжиж явсан байх юм бол улаан өнгөөр харагдана. За QPR tulсан. QPR tulсан буюу эцэгийнхээ аппликейшнийг ашиглаад tulсан хэмжлэгүүд бол энд огноотойгоо харагдана. Аппликейшнийг ашиглаад яг хизээ төлөвлөлт хийсэн бэ гэдэг огноотойгоо харагдана. За энийг бол бүгдээрээ яаж ашиглах боломжтой вэ гэхлээр магадгүй 11 сард үүссэн хэмжлэгийг эцэгчүүд 12 сард tulсан байж болно. Бүгдээрээ нөгөө төрийн сангийнхаа хуулгыг шүүх гэхлээр он сар дээр маань тодорхой хэмжээний зөрүү үсээ тэрэл яг нь өмнөх нэхэмжилсэн нэхэмжлэлүүдээ яг одоо энэ сард төвчиж бас болох нь шүү дээ. За тэгэхээр QPR tulсан гэдэг рүү ороод бүгдээрээ 11 сарын нэхэмжлэгийг 12 сард tulсан ямар хүмүүс байгаад байна вэ гэдгийг бас шүүгээд харчих боломжтой контрол эффект гараад. За яг багшийн тестийн сан дээр бол яг нь 12 сард 11 сард үүссэн нэхэмжлэгийг 12 сард tulсан бол нэлээд их хүүхдүүд байгаа. Тэгээд дунднаас шилжиж авсан хүүхдүүд маань ингээд төлбөрөө төлцсөн хэрнээ шилжиж явсан байгаа нь харагддаг байх нэ. За төлөөгөө 7 хүүхэд гэдэг дээр орохоор бас төлөөгөө одоо 8 гаднаасаа 8 дотор нь орохоор 7 байгаа. Энэ яасан бэ гэхээр нэхэмжлэл үүсгэсэн. Тэгсэн хэрнээ төлбөрөө төлөөгөө явчихсан хүүхэд байх юм бол улаан өнгөөр бас ингэж зөрүүнүүд нь харагдана. За арга зүйчийн програм дээр яг одоо байгаа идэвхтэй хүүхдүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл бол харагддаг байгаа. За энэ мөн эхлэлийн програмд оруулаад өгчихсөн. Тэгэхээр та эндээсээ бол яг одоо манай явж байгаа идэвхтэй хүүхдүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл юу байгаа вэ гэгээд бүгднийг харчих боломжтой. Хоолны хөнгөлөлттэй юу үгүй юу, регистрийн дугаар гэх мэтчлэн тийм ээ. За шинээр нэмэгдсэн 2 цэсний хувьд бол төлбөрийн мэдээлэл дотор нэхэмжлэх үүсгэх талбар маань бол зөвхөн нэхэмжлэх яг одоо та үүсгэхэд тухайн хүүхдийн эрс цаг хэд байгаа вэ? Хэдэн төгрөгөөр үүсгэж байна гэдэг нэхэмжлэхийг үүсгэж байгаа талбар. Тийм ээ, нэхэмжлэгийн жагсаалт гэж байгаа нь болохоор яг үүсгэсэн нэхэмжлэхээ хянаж харах талбар маань. За төлбөрийн гүйцэтгэл бол ерөнхий мэдээлэл авах талбар маань. За хаалт хийх гээд болон хаалтын нэхэмжлэгийн жагсаалт гэсэн нэмэлт 2 цэс гарсан байгаа. Яаж харагдах вэ? Илүү дутуу төлөлт маань нийтдээ хэд байгаа вэ гэдгийг хянах байдлаар 12 сард гаргаж байгаа. За 5 сард бол илүү дутуу тооцооллыг бодох юм бол нөгөө нэхэмжлэх үүсгэх байдлаар буюу хаалтын нэхэмжлэх үүсгэх байдлаар бол 5 сард тооцоолол хийн. Тэгэхээр 5 сарлууд өгөөд ирэхээр энэ зааварчилгааг юм өгнө. Тэгэхээр 12 сард болохоор та хизээж энэ тооцоолох гэдгийг бүлгээр нь тооцоолж харна. За би жишээлбэл бэлтгэл Б бүлгийг тооцоолоод харъя. За ингээд тооцоолоод харахад дотор нь илүү төлөлттэй ийм хүүхдүүд, дутуу төлөлттэй ийм хүүхдүүд ийм мэдээллүүд бол харагдаж явчихна. За бэлтгэл Б дээр нийт 10 сараас хойш нэхэмжилсэн дүн төлцсөн байгаа дүн тийм ээ. Тухайн сард одоо нийт ирсэн өдөр хоног гарсан төлбөр гээд ерөнхий мэдээлэл нь бол дээрээ жагсаад гараад ирнэ. За энэ дээр нөгөөний бүгдээрээ хуулга харах гээд нэхэмжлэгийн жагсаалт руу ороод хуулга харах гээд харагддаг штеп. Тэр хуулгыг л ерөнхийдөө энэ бүлгийн хувь нэгтгээд тавьчихсан байгаа гэсэн үг шүү. За үүсгэхдээ бол бүлгээр нь үүсгэж чинь бүлгээр нь үүсгэж та цэцэрлэгийн хэмжээнд харъя гэх юм бол сонгонууд дээр нь байлгаж агаад бүх бүлгээрээ цэцэрлэгийнхаа хэмжээгээр илүү дутуу төлөлтүүдээ ингээд харчих бүрэн боломжтой байх нэ. За ингээд тухайн хүүхдийн авраг гэдэг хөгжил бол илүү 9000 төгрөгийн төлөлттэй байна тийм ээ. За авраг гэдэг хүүхд дээр дараад оръё. За энэ хүүхэд маань дебит дүн буюу нэхэмжсэн дүн 22000, кредит дүн буюу төлсөн дүн нь 22000 буюу 12 сарынхаа удирдлагын мөнгийг 10 сартаа төлцөв. За 10 дугаар сарынхаа эрсийн мөнгийг 11 сартаа төлчихсөн. 11 дугаар сарынхаа эрсийн мөнгийг 12 дугаар сарынхаа нэхэмжлэлээр төлчихсөн. За хамгийн доотлолт нь гарч байгаа нь болохоор нэхэмжлэл үүсээгүй буюу яг одоо энэ 12 сард хэдэн удаа явцсан бэ гэдэг одоо энэ өдрийг харуулж байгаа гэсэн. Та тооцоолох гэдэг саяны товчийг хэдэн ч удаа дарж болно. Гол нь яг хэдэн сарын хэдэн дарж байгаа вэ гэдгээс шалтгаалаад жишээлбэл би 12 сарын 31-нд дарсан бол энэ бол 12 сарын 31-ний байдлаар энэ хүүхэд 12 сартаа 13 удаа явсан байна. Тэгвэл нөгөө урьдчилгаа мөнгнөөс яах юм?
нийт төлсөн дүнгийг хасаад нөгөө нэг 13,000 төгрөгийг чинь 12 сарын харснаас хасагдаад автоматар энэ хүүхэд 9,000 төгрөгийн илүү төлөлттэй байна гэдгийг энэ хуулга дээр тооцоолох хэсэг маань болохоор тооцоолоод бүх хүүхдийн нэгдсэн байдлаар илүү дутуу дүнг ингэж харуулж өгч байгаа гэсэн. За энэ та хаалт хийх гэдгийг бол дарчлаа тийм ээ. За тэгэхээр одоо 1 сар гарч байгаа 1 сарын нэхэмжлэхийг үүсгэн бүгдээрээ. Тэгвэл 1 сарын нэхэмжлэхийг үүсгэхдээ яг яаж цаана манай систем тооцоолох вэ? Та нэхэмжлэг үүсгэх гэдэг товчоод арчин. За систем дээр бол 1 сарын нэхэмжлэгүүд маань илүү дутуу дүнгээсээ суудгагдаад үүсгэгдэнэ. За тэгэхдээ яг яаж тооцоолол үүсгэх вэ гэдэг нэг 4 төрлийн нөхцөл бол би бэлдсэн байгаа. За энэ дээр яг саяны хүүхэд шиг те бүх төлөлтүүд нь бүрэн төлөгдсөн ийм хүүхэд байх юм бол яах вэ? За 22,000 төгрөгөөр төлсөн. Тэгээ 11 сарынхаа хэмжлэг 12 сарынхаа хэмжлэгүүдийг эрсцийнхэн дагуу өмнөх сарынхаа эрсцийн дагуу төлсөн. За тэгвэл яг 12 сард энэ хүүхэд маань 4 удаа явсан буюу 4,000 төгрөгийн хэмжлэг үүссэн байна. За энэ илүү дутуу төлөлт бод хийж байгаа цаана хийгдээд байгаа бодолт нь юу вэ гэхээр урьдчилгаа төлөлт 22,000 төгрөг хийгдсэн. За бусад бүх төлөлтүүдээ буюу төлөөгүй төлбөр нэгч байхгүй. Яг 12 сардаа 4 удаа явсан 4,000 төгрөгийн төлбөр гарсан. Тэгвэл нөгөө урьдчилгаа төлбөр маань 12 сараас суудгагдах ёстой шүү дээ. Тэгэхээр урьдчилгаа төлбөр 12 сарын эрсдэл 4,000 гарсан. Суудгагдаад энэ хүүхэд 18,000 төгрөгийн илүү төлөлт цаана нь байна. За тэгвэл 1 сард нөгөө ажлын хоргоор 1 сарын 1-ийг амралтын өдөр гэж тооцох юм бол бас яг 22 хоног байгаа юм байна лээ. Тэгэхээр 1 сард бид нэр 22,000 төгрөгийг бүтнээр нь хэмжлэх ёстой бол энэ хүүхдэд 18,000 төгрөгийн илүү төлөлт байгаа юм чинь энэ 22,000 төгрөгөөс нь суудгаад за үлдсэн 4,000 төгрөгийг ихрэл энэ хүүхдээс нь хэмжилж байгаа гэж ойлгоорой. Тэгэхээр эцэг ихэд очих нь хэмжлэл бүх төлөлтөө хийц эцэг эхийн утсан дээр очих нь хэмжлэл бол 1 сарын 4,000 төгрөгийн хэмжлэл байна. Энэ нь цаанаа 5 сарын урьдчилгаа төлбөр за дээрээс нь өмнөх сарын чинь илүү төлөлтийг суудгаад үлдсэн мөнгийг нь суудгаж байгаа шүү гэсэн утга агуулмжтай шүү. Хоёрдугаар урьдчилгаа мөнгөө төлчихсөн тийм үү. Гэтэ 12 дугаар сарын эрсцэн болон одоо төлөгдөөгүй төлбөр нь одоо урьдчилгаа мөнгнөөсөө бага байгаа тохиолдолд өөрөөр хэлэх юм бол одоо өөрийнх нь тухайн сард гарсан нэхэмжлэгүүдийг урьдчилгаа төлбөрөөс нь суудгах боломжтой юм хүүхдүүдийг яаж нэхэмжлэх болох вэ? За энэ дээр харъя. 22,000 төгрөг урьдчилгаа төлөвлөлтөлсөн тийм үү 17,000 төгрөгөө буюу 11-р сард гарсан 10-р сарынхаа эрсцийн төлбөрийг төлчихсөн. За 12-р сард гарсан 11-р сарынхаа эрсцийн төлбөрийг төлөөгүй 10,000 төгрөг гарсан байна. За тэгсэрнээ 12-р сард өөрөө яг үндсэн эрсцэн 4 удаа авчихсан. За энэ хүүхэд байвал яах вэ? Тэгэхээр 11-р сарын эрсцээр гарсан 10,000 төгрөгөө төлөөгүй 12-р сарын эрсцээр гарсан 4,000 суудах ёстой 4,000 тийм ээ. Энийг бас төлөөгүй. Гэхдээ энэ хоёрын маань нийлбэр урьдчилгаанаас хоёулангаас нь суудах боломжтой байгаа тохиолдолд бас суудахчиж байгаа гэсэн. Өөрөөр хэлэх юм бол 1 сард нэхэмжлэл үүсгэх гэдэг энэ хүүхэд яах вэ гэхээр 22,000 төгрөгнөөс нь 11-р сарын эрсцээр гарсан энэ 11,000 төгрөгийг төлөгдсөн төлбөрөөр оруулчихж байгаа. Автоматар энэ чинь нөгөө нэхэмжлэг үүссэн тийм ээ. Энийг төлөгдсөн төлөвтэй болгоно гэсэн. За төлөгдсөн төлөвтэй болгож суудгаа. Дээрээс нь 12 сарын эрсцийн мөнгийг суудгаад энэ хүүхдэд 8,000 төгрөгийн илүү төлөлт үлдчихэж байгаа. За тэгвэл 1 сард гарах тэгвэл 8,000 төгрөгийг нь яах вэ? 1 сард гарах 22,000 төгрөгийн нэхэмжлэхнээс бас суудгаад энэ хүүхдээс ерөөсөө 14,000 төгрөгийн нэхэмжлэх 1 сард энэ хүүхдээр үүснэ. Энэ нь мөн 5 сарын урьдчилгаа төлбөр за цаанаа илүү төлөлтийг суудгацсан яг уг утгандаа бол энэ хүүхдийн урьдчилгааг 22,000 төгрөг бүтнээрээ байгаа гэсэн утгатай байна шүү дээ. За 3 дугаар 12 сарын эрсцийг суудгаад тэгээ үлдсэн төлбөрөөс нь өөрийнх нь тухайн сард үүссэн нэхэмжлэгүүдийг суудгаад за тэгээд дутуу төлөлт үүсэж байгаа тохиолдолд яах вэ? Өөрөөр хэлэх юм бол одоо өмнөх тохиолдолд өмнөх кейсээр 22,000-аас тэгээд төлөөгүй төлбөрүүд бүгднгийнх нь нийлбэрийг суудгах гэхлээр бүгд суудгагдаж болоод байгаа төлөгдсөн төлбөрүүд тухайн нэхэмжлэгийг оруулах юм. За энэ тохиолдолд болохоор яах нь 11-р сарын эрсцээр гарсан 20,000 төгрөгөө төлөөгүй. За тэгээд 12-р сард 10 удаа ирчихсэн юм хүүхэд байна. Нийлбэр нь 30,000 төгрөг болж байгааз урьдчилгаа төлбөрөөс хоёулангийн суудгаа ихэр боломжгүй. Ийм байгаа тохиолдолд яг л нөгөө журмынхаа дагуу 22,000-аас 12 сарын эрсцийн дагуу мөнгийг суудгаад за үлдсэн 1 сараасаа бас илүү төлөлт байгаа гэвэл тэрээс суудгаад үлдсэнийг нь эцэг хийхээс нэхэмжлэнэ. За өөрөөр хэлэх юм бол 11 сарын энэ 20,000 төгрөгийн хэмжлэл бол устдахгүй төлөгдөөгүй төлбөрөөрөө байж л байна. Эцэг ихэд харагдах мэдээлэл нь 12 дугаар сарын 20,000 төгрөг төлөгдөөгүй төлбөрөөрөө тий 1-р сард үүсэх нэхэмжлэл болохоор өмнө нь төлсөн урьдчилгаа мөнгөөсөө суудгаад илүү төлөлтөө суудгаад гараад ирнэ гэсэн. Яагаад гэвэл нөгөө үүссэн хэмжлэгийг бүгдээрээ устгах болохгүй учраас төлөгдөөгүй төлбөрөөр байна гэсэн байна шүү дээ. Ингээд энэ эцэг ихийн төлөх ёстой мөнгө нь 30,000 төгрөг. Төлөх ёстой мөнгөний дээр 30,000 төгрөг. Яг таарж байгаач. Гэхдээ энэ бол урьдчилгаа төлбөрөөрөө тооцогдоод явна. За хамгийн сүүлийн кейс
Огт урьдчилгаа төлбөр төлөөгүй дундуур нь шилжиж орж ирсэн хүүхдүүд байгаа тийм ээ. Ийм хүүхдүүд нэгдүгээр сард яаж нэг хэмжлэх үүсэх вэ? За миний сонгож авсан хүүхд болохоор 12 сар буюу 11-р сарынхаа эрсээр үүссэн 2,000 төгрөгөөр төлөөгүй. За дээрэс нь урьдчилгаа төлбөр төлөөгүй 12 дугаар сард 6 удаа явчихсан ийм хүүхд байгаа. За энэ хүүхдээр урьдчилгаа төлөлт мэдээж хэрэгдэхийг тийм учраас 6,000 төгрөг нь бол гарна. За энэ 6,000 төгрөг яг хөглөөр нэг сард урьдчилгаа төлбөр төлөөгүй учраас нэг сард үүсэх 22,000 дээр бол нэмэгдээд гарчна. За тэгээд өмнөх сарынх нь 12 сарын хэмжлэг хусаа төлөгдөөгүй учраас төлөгдөөгүй төлбөрөө за нэг сард гарах хэмжлэл 28,000 төгрөг. За энэ дээр 5 сарын урьдчилгаа төлөлт гэж байгаа. За энэ илүү төлөлт суудах биш те 5 сарын урьдчилгаа төлөлт нэмж нэгдүгээр сар дээр нэг хэмжлэл үүсэх гэхэд бол яг бүхээ бүгдээрээ нэг хэмжлэл үүсгэх рүүгээ ороод нэгдүгээр сараас сонгоод яг үүсгдгээрээ үүсгэх чинь цаана нь болох тооцооллууд нь манай дээр ингэж илүү дутуу төлөлтөд тооцоолоод асуудгаж бол гарч ирж байгаа шүү гэдгийг сайтруулахаар хэмжлэл үүсгэхдээ хоолны хөнгөлөлтийнхөө мэдээллийг заавал урьдчилж татж байгаарай. Яа тэгэхээр шинэ хүүхдүүд орж ирж байгаа хоолны хөнгөлөлтийн мэдээллүүд бол тухайн сартаас өөрчлөгдөх төлөвтэй байгаа учраас та нэг хэмжлэг үүсгэхийнхаа өмнө заавал энэ хоолны хөнгөлөлттэй хүүхдийнхээ мэдээллийг нэг татаж оруулж ирж шалгачаад тэгээд нэгдүгээр сарынхаа нэг хэмжлэгийг үүсгээрэй. Хамгийн сүүлд нь маягт 1, маягт 2 байгаа тийм ээ. За магадгүй ингээд илүү төлөлттэй хүүхдүүд чинь өмнөх сарынхын төлөлтүүд нь багтаа төлөгцсөн төлөвт орж байгаа бол та дахиад маягт 1, маягт 2 удаа илгээгээд өгөөрэй. Тэгжиж бүгдээрийнх нь маягтууд нөгөө төлөгдөөгүй төлөвтэй байгаа хүүхдүүдийнх нь төлөгцсөн төлбөрөө SIS болчих шүү. Тэгээд маягт 1, маягт 2 маань илгээгдэж үгүй юу гэдгийг бас хяндаг нэг зэстэй болсон байгаа. Маягт илгээс нь түүх гэдэг. За ийшээгээ дараад орохоор яг үгээр та яг маягт 1-ээ 11 сарын маягт 1, 12 сарынхаа маягт 1-ийг хизээ илгээсэн юм бэ? Маягт 2-оо аль бүлгийг хизээ илгээсэн юм бэ гэдэг ийм хяндаг цонхтой болсон байгаа шүү. За магадгүй тань дээр яг одоо ороход гарч ирэхгүй байгаа бол та маягт 1 шалгах, маягт 2 шалгах гэдээ дараад үзээрэй. Инхээр нөгөө нэг биднээс дахин маягтаа илгээгээрэй гэж шаардахгүйгээр таад маань өөртөө яг нь маягтуудаа илгээсэн ингээд хянаад явах боломжтой болж байгаа байх нэ. За ойлгомжгүй зүйл байх юм бол өөрсдөө холбогддог харилцагчийнхаа зөвлөгөөнөөс асуугаарай. Анхаарал тавьсан явдал баярлалаа.